Уртын дуу морин хуур дэд хөтөлбөр. Монгол улсын ерөнхийлөгчийн 17 дугаар зарлагын дагуу морин хуур хөгжмийг дээдлэн дэлгэрүүлэх, түүнийг сурах хөтөлбөр өрнүүлж морин хуур дэд хөтөлбөрийг 2013-аас 2016 онд хэрэгжүүлэн ажилласан. Тус хөтөлбөрийн үр дүнд аймгийн хэмжээнд 2350 айл өрх, 102 байгууллага, 54 аж ахуйн нэгжүүд морин хуурыг хүндэтгэн залахын зэрэгцээ морин хуур хөгжим сурах хөтөлбөр өрнүүлсэн. Аймгийн 24 сургагч багш бэлтгэгдэн шат дараасан сургалтуудыг явуулсны үр дүнд 700 хүүхэд 254 наснд хүрэгчид морин хуур хөгжмөөр хичээлэлдэг болсон байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд сургалтын 911 морин хууртай болж, морин хуур хөгжмийн 17 хамтлаг байгуулагдсан. 2017-оос 2020 онд уртын дуу морин хуур дэд хөтөлбөрийг батлуулан, морин хуурыг уртын дуутайнд хослуулан хөгжүүлэх зорилт тавьж байна. Уртын дуу морин хуур хөтөлбөр нь Монгол үндэстний түүх, соёл, уламжлалт, ёс заншлыг судалж, сурталчлах, орчин үеийн хөгжил дэвшлийн ололт амжилт, дэлхийн нийтийн соёлтой хослуулан хөгжүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх зорилготой дэд хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр уртын дуу морин хуурын урлагийг өвлөн суралцагчдын үйл ажиллагааг дэмжиж, тэдний авиац бэлэг, арга барилыг түгээн дэлгэрүүлнэ. Хүн амын дунд уламжлалт урлагийн ойлголт, төлөвшлийг дээшлүүлнэ. Уртын дуу морин хуурын төрлөөр улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдах урлагийн наадам, уралдаан, үзэсгэлэнгийн арга хэмжээ өргөжөж, тэдгээрийн зохион байгуулалт боловсронгүй болно. Уламжлалт урлагийн төрлийг шинэ орчин нөхцөлд хөгжүүлж, хойч үеийнхэнд сургаж өвлүүлэх тогтолцоог бүрдүүлэн, өвлөн суралцагчдын тоо өснө гэсэн үр дүнг хүлээж байгаамаа.